олон улсын хөтөлбөрийн байгууллага за мөн гэр бүл нийгмийн хөтөлбөрийн яамны харьяа одоо хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн санаачлахаар одоо энэхүү одоо төслийн сургалтанд одоо өөрийн биеэр хамрагдсан. За энэхүү одоо төслийн хэмжээнд явагдаж байгаа сургалт үйл ажиллагаа маань бол 3 үе шаттай зохион байгуулагдсан. Нэгдүгээр шатндаа бол 4 өдрийн сургалт зөвлөн туслах үйл ажиллагаа явагдсан. За манай цэцэрлэг дээр ирж бол одоо яг эрсдлийн үнэлгээг өөрийн биеэр хийгээд эхний үе шат дууссан. За ингээд цэцэрлэгийн эрсдлийн үнэлгээг эхний эрсдлийн үнэлгээгээ хийгдээд одоо хийсэн эрсдлийн үнэлгээний дагуу төлөвлөгөө гаргаад зүйлүүдийг хийсэн байгаа. За парны хамгаалтгүй байгаа гэсэн. Тэгэхээр парны хамгаалтаа бол бас хямд цэцэр байдлаар ПВС хоолоо ашиглаж хийсэн байгаа. За энэ бас жижиг хэрэгслүүд болохоор нөгөө цахилгааны аюулаас сэргийлсэн юм хэрэглээгүй байгаа үедээ нөхрөө хүүхдүүд янз бүрийн үзүүртэй зүйлс хийхээс болгоомжсон ийм бас жижиг хамгаалтын хэрэгслүүдийг бас хийсэн. За энэ болохоор бас хүүхдийн одоо гард хавчуулагдахаас сэргийлж одоо бас гарын доорх материал ашиглаж бас хийсэн байгаа. Хүүхдийн гар хавчигдахгүйгээр энэ зүйлийг бас бүх одоо хүүхдүүдтэй харьцдаг хаалгууд дээр ингэж бүх хамгаалтуудыг ингэж хийсэн байгаа. За мөн энэ биеийн тамир за хүүхдийн хөгжмийн хичээл өдөр болго ордог хөдөлгөөнд дандаа хийдэг учраас энэ бодлонгийн хамгаалтыг бол бас гарын доорх материал ашиглан хийсэн байгаа. За хоёр дахь үе шаттаар бол зөвлөн туслах багш маань одоо өдөр тутамдаа одоо хөдөлгдүүл зохих бүх бичиг баримтууд дээр одоо үнэтэй зөвлөгөө өгж ажилласан байгаа. За тэгээ энэ дээр болохоор бодлогоо тодорхойлохдоо цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой өглөөний хүүхдийг хүлээж авах журам, за хоолтын үеийн журам, сургалт үйл ажиллагааны журам, унтлахын үеийн журам, одоо таралтын үеийн журам гэх мэтчлэн наривчлсан журмуудыг бол тусгаж өгсөн нь бол бидний ажилтнууд маш нэн чухал хэрэгцээтэй энэ сургалтын маань үр дүн бол ингээд яг газар дээр гараад зөвлөх үйлчлэгээ аваад бас цогц үйлчлэгээ олж чадсан. Мөн одоо галтгоонд одоо энэ анхааруулга санамжуудыг одоо тоног төхөөрөмж болгон дээр бас хийсэн байгаа. За төлөгдөлтөө сэргийлэх, за тэгээд мөн одоо аюултай гар хүрч болохгүй гэсэн санамжуудыг за мөн ингээд аюулгүй ажиллагааны зааварчилгаанууд бас хийсэн байгаа. Тэгээд аюулгүй энэ зураасуудыг бас нэмж галтгоонд хийсэн. 3 дахь шатнд бол бүх эцсийн байдлаар одоо өнөөдрийн үйл ажиллагаа маань явагдаж байна. За мөн одоо ингээд хүүхдийн цэцэрлэгийн орчинд одоо хүүхдийн аюулгүй байдал хангагдана гэдэг бол хариуцсан одоо хүүхдийн аймнаас эрүүл мэндийг хариуцсан ажиллаж байгаа багш нарын хувьд болохоор сэтгэл зүйн хувьд амар амгалан тайван байх нөхцөл бас давхар бүрдэж байгаа гэсэн үг. За энэхүү төсөл маань ингээд манай цэцэрлэг дээр бас амжилттай хэрэгжиж одоо өндөрлөлөө. За тэгээд энэ ажлыг одоо санаачлан зохион байгуулсан гэр бүл хөтөлбөрийн яамны хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хамт олон болон олон улсын хөтөлбөрийн байгууллагын хамт олон та бүхэндээ бас маш их баярлалаа.